Сайн байцгаана уу? Намайг Бацхан Ариун бол гэдэг. Та бүхэн намайг Арга уугч гэж нэрээр маань сайн таних баха. За миний бие 2016 оны Улсын их хурлын сонгуульд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт нэг дэвших саналтай байгаа та бүхэнд албан ёсыг илэрхийлж байна. За яагаад одоо хүн болон улс төрөөс хол бай гэдэг би Монгол улсын үндсэн хуульд хүн сонгогдох хэрэгтэй гэж байдаг. Тэгэхээр би дандаа сонгож ирсэн. Сүүлийн 25 жилийн турш би энэ хүмүүсийг бүгдийг сонголоо. Сүүлдээ залхаж чинь хараад болохоо байж байна. Одоо би заавал орох хэрэгтэй юм би орё доо. Үлдсэн 8 хэлний зохиос энэ оюун ухаанаа төрөө засах үйл зориулъя гэж бодлоо. Тийм учраас би өнөөдөр энэ шийдвэрийг гаргалаа. Харин улсын их хурлын гишүүн дэвшгэд би та бүхний итгэлийг биелүүлж чадах болов үгүй болов гэдэг би эргэлдэж байна. Үнэхээр би тийм шударга байж чадах болов үгүй болов. Тийм ээ би өөрөө шударга байна гэж бодож байна. Гэхдээ би энэ төрийг засахад энэ оюун ухааны зарцуулъя гэж бодож байна. Би энэ 25 жилийн турш дандаа хүнийг сонгож ирсэн. Энэ нөхдүүдийг энэ баагинуудыг бүгдийг би сонголоо. 90 оноос хойш бүх сонгуульд оролцсон. 25 жил над бүх юм болчих юм баг зөндөө л харлаа. Одоо болохгүй дотор нь орё. Ер нь юу байдгийг тийм ээ. Энэ олон намуудын зодооныг би 25 жил харж залхалаа. Ер нь тэр зодоонд би өөрийн биеэ оролцъё гэж бодож байна. Тийм учраас та бүхэн намайг энэ улсын хурлын гишүүн болох ёс суртахууны болон хийсэн зүйл бүтээл оюун ухаан тэнцвэргүй юу гэдгийг та бүхэн шүүх хэрэгтэй. Хэрвээ та бүхэн намайг дэмжиж ивэл миний фэйсбүүк дээр дэмжиж гин дэмжихгүй байна. Яагаад дэмжихгүй вэ? Танд ямар алдаа байна? Тэр алдааг илэн далангүй шууд хэлвэл би маш их баярлах болно. Би 25 жил зүтгэлээ энэ хэлний салбарт. Үнэхээр хүмүүс хүн болны улс төс хол бай гэдэг. Гэтэл өөртөө очиж юу болж байна? Ер нь тэнд нь орж үзье би. Ямар том додоо явагддсан бэ? Айгаад ах юм баг шууд үдэлцъя гэж бодож байна. Гэхдээ муухай арга биш. Уран арга. Монголчууд биднээс бүгдээ ярьдаг. Тэгэхээр хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж байдаг. Үнэхээр эднүс хүн юм бол хилээд ирээд багт яагаад заширдаггүй, яагаад улс орнод зөв авч явж чаддгүй юм бэ? Тэгэхээр хэрвээ эднүстэй хилээрээ яриад болохгүй бол эднүстэй хилээрээ яриад болдгүй юм бол би хөлөөрөө ярив гэж бодлоо. Гэхдээ найдаж байна бас. Тийм учраас ялт бидний талд гэж би бодож байна. Яагаад гэвэл Монголын албан хувь заяатай. Тийм учраас ууд нь хөлөөрөө үдчил хилээрээ үдсэн ууд нь амархан байхгүй. Даанч 25 жилийн турш хилээрээ зөндөө яриад ойлгосонгүй. Тийм учраас хөлөөрөө яриулах гэдэг юм уу гэдгийг энэ улс төрөөс асууж байна. Тийм учраас бид ялна гэсэн алдартай дуугаар энэ удаагийн мэдээллийг дуусгая. Бид ялна. La unidad popular vencedora será tumba del yanqui opresor. Venceremos, venceremos, con Allende en septiembre a vencer. Venceremos, venceremos, la unidad popular al poder. Venceremos, venceremos, con Allende en septiembre a vencer. Venceremos, venceremos, la unidad popular al poder.